Адлагаас энэ ногоон байгууламжид сайхан болгомоор байна. Замын хөдөлгөөнүүд ермөө сайн барих хэрэгтэй байна. Хог мөгөө хаяхгүй сэвсний юм бол явуулаад болох. Гэхдээ бодиттой үр дүн харагдахгүй шээ. Сайн бацхан үзэгчтэй PPL-ээс та бүхэндээ бэлтгэн хүргэдэг яавал дээр би нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаар та бүхэндээ хүрч байна. Энэ удаагийнхаа дугаараар бид яг аргагүй өнөөдрийн нийгэмд тулгамдаа дагаа агаарын бохирдлын талаар сэтгэлэн хүргэх гэж байна. Монголчууд бид жилдээ 6.1 тонн түүхийн нүүрс шатаадаг гэж байгаа. Энэхүү түүхийн нүүрснээс 244 мянган тонн хорт бодис ялгардаг. Тэгэхээр энэхүү тоо баримтыг нэг хүндээ хуваагаад үзэх юм бол нэг хүн 203 кг хорт бодисоор амьсгалж байна гэсэн үг. Тийм учраас бид цэвэр агаар амьсгалаад байна уу эсвэл хорт бодисуудаар амьсгалаад байна уу? Энэ удаагийн яавал дээр нэвтрүүлгийн сэдэв агаарын бохирдол. Тохиноохоо мөнгө төгрөгөөр баг гэж дүртэй яхах бол арай утаа ногсох тулж байна шүү дээ. Миний хувьд шийдэгдсэн асуудал ердөө байхгүй л байна. Утааг зооох гэдэг юм дээрс бид бүгдээрээ сэтгэл зүрхээ гаргаж одоо өөрсдөө хамгаалах юм бол баг ч гэсэн бас хойно нэмэр оруулна. Хүмүүс та бидний хамгийн үнэт эрдэнэ бол эрүүл мэнд. Хүн амьтны эрүүл явах үндэс бол цэвэр агаараар амьсгалах юм. Хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах боловч хүчил төрөвчгүйгээр хэдэн хоромж байж чадахгүй л. Хүн эрүүл тайван үедээ 1 минутанд 8-аас 10 литр, цагт 500-аас 600 литр, хоногт 1200-аас 1400 литр хүчил төрөгчөөр амьсгалдаг байна. Гэвч өнөөдөр та бид хүссэн хэмжээгээр хүчил төрөгчөө авч чадахгүй байгаа. Тэр дундаа өвлийн улиралд. Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны бохирдолд их хэмжээгээр нэмэгдэж байгаа нь байгалийн тэнцвэрийг алдагдуулж, улмаар 21-р зуунд дэлхийн нийтийн айдас болсон экологийн хямралыг үүсгэж байгаа юм. Улаанбаатар хотын далайн түвшнээс 1580 м өндөрт 4 улаар хүрээлүүлэн оршдог. Салхины дундаж хурд нь 1-2 м/сек байдаг хийн урсгал хөдөлгөөн харьцангуй тогтхон бүст хамаарагддаг байна. Салхины чиглэлийн дээд хэсэгт барилгах дулааны цахилгаан станц, үйлдвэрийн газрууд болон 4 уулын билээс эхлэн хотын төвхөрдлөө тархан байрласан гэр хорооллын айл өрхийн галлгаанаас гарах бохирдуулагч хийн Улаанбаатар хотын төв хэсэгт хөдөлгөөнгүй тогтож агаарын бохирдлыг их хэмжээгээр үүсгэж байна. Энэхүү агаарын бохирдлоос болж манай улсад жилд хорт хавдрын 24 мянган тохиолдол илэрч, мөн жил бүр шинээр төрж буй хүүхдүүдийн өсөлт буурч, биеийн жинийн багасж байгаа бөгөөд Улаанбаатар хотод 0-17 насны хүүхдийн амьсгалын замын ялангуяа цочмог бронхит, бронхиолит, хадгалгаа зөнхөлж 0-3 насны хүүхэд илүүтэй өвчөж байна. Агаарын бохирдлын нөлөөгөөр дэлхийд жил бүр 1.6 сая хүн амьсгалын замын өвчлөөр нас ордог байна. Дэлхийн хүн амын дунд тохиолдож байгаа нийт өвчлөлийн 2.7%-ийг агаарын бохирдлын улмаас үүссэн өвчлөл эзэлж байгаа юм. Тэгээ агаарын бохирдол гэдэг одоо сүүлийн үед нэлээ их ярьж байгаа. Энэ юутай холбоотой гэхээр одоо энэ нүүрсний утаа, машины утаа, хотын годамжаар дүүрэн машины утаа, тэгээд дээрэс нь өвлийн цагт нүүрсний утаа гэдэг. Энэ бүхэн бол үнэхээр одоо амьсгалын замд бол асар их нөлөөлж байгаа. Ялангуяа одоо өнөөдөр ямар ч одоо тамиг татдаггүй жирийн нэгэн иргэн одоо маш их ханиад турж байна. Өдөө одоо жилдээ хэд ч 3-4 удаа өвддөг байна. Тэр дундаа одоо бага насны хүүхдийн амьсгалын замын өвчин бол салхаа боллоо. Одоо дунджаар нэг хүүхэд жилдээ 3-4 удаа өвддөг гэсэн бол одоо энэ агаарын бохирдолтой холбоотойгоор жилдээ одоо таастай шүү да. Зарим тохиолдолд нэг ханиадаар одоо өвдсөн хүүхэд бол одоо тасрахгүй 2-3 сар өргөлжлөх жишээтэй. Тэгэхээр энэ юутай холбоотой гэхээр бас л агаарын бохирдолтой холбоотой гэж үзэхээс арга байхгүй. Тэгэхээр энэ агаарын бохирдол зайлшгүй бид нэр одоо амьсгал авч байгаа тохиолдолд бол заал одоо ханиад хөндрүүлэх, өгдрүүлэх, удаан хугацаагаар явуулах хүүхдийн дархлалтыг удаан хугацаар өвдсөн хүүхдийн дархлаа сулардаг. Тэгээ энэтэй холбоотойгоор маш их одоо хүүхдийн бие эрхтэнд бол нөлөөлж байна л да.
За мэдээж хэрэг амьсгал авч байгаа тохиолдолд бид нар энэ одоо бохирдолтой агаараар амьсгал авахд чинь нөгөө авсан агаар чинь цусаар дамжиж бидний бүхэл эргэтэн системээр дамжиж байгаа шүү дээ. Тэгээ энэ тохиолдолд бол одоо агарын энэ бохирдол энэ одоо хүчтэй хооронд өртөхгүй эргэтэн гэж л ерөнхийдөө байхгүй. Хамгийн түрүүнд амьсгалын замын эргэтэн одоо өртөж чинь дээрээс нь тэгэл илэг дэлүү тийм ээ. Тэгэл одоо бөөр одоо бүхэл одоо эргэтэн системд бол одоо нөлөөлж байгаа. Тэгээ дээрээс нь одоо хүүний хүүхдийн уурах тарих тэр дундаа одоо жирэмсэн ихчүүд энэ агарын бохирдолтой энэ утаа ханьяараар одоо амьсгалж байгаа тохиолдолд өөрт нь нөлөөлөхөөс гадна урах тех нөлөөлж байгаа. Юунаас болоод бас манай эрүүл мэндийн байгууллагуудад судалгаанууд бол хийгдэж байгаа. Нэг гажигтай төрөх асуудал гарч ирж байна. Дээрээс нь одоо сүүлийн үед одоо төрсэн ихэнх одоо няраа хүүхдүүд бол тархины сан гэж дутагдaltaй гэсэн онцлогоор бол төрж байгаа. Тэгээ эрдийн одоо эрүүл мөөмөдөд унтдаг үе бол зөнгөрөд дандаа уйлдаг, дандаа одоо хүүхэд тайван биш байна гэдэг зовирууд бол одоо төрсэн эцэг эхчүүд болгонд гарч ирдэг. Тэгэхээр энэ бол бас агарын бохирдол нөлөөлж байгаа гэдгийг бас хэлээд байгаа байхгүй юу? Агарын бохирдлыг ихэнх оронд хүхрийн давхар эсэл, азотын давхар эсэл, озон, тоосон цор, нөөц төрөгчийн дутуу эсэл зэрэг 6-8 үзүүлэлтээр хяндаг байна. Үүнд NO2 буюу азотын давхар эсэл, O3 буюу озон, TSB буюу тоос, PM10 буюу том ширхэглэгт тоос, PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоос, PB буюу хар туглаг, C20H12 буюу бензопирен гэх бодисууд байдаг байна. Харин манай улс Улаанбаатар хот болон Хорин аймгийн төвийг агарын бохирдлыг зөвхөн хүхрийн давхар эсэл, азотын давхар эсэл хоёроор л хэмжиж байна. Хүхрийн давхар эсэл гэж юу вэ? Хүхрийн давхар эсэл нь хүхэр агуулсан түлшний дутуу шаталд металл боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны дунд үүсдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүхрийн давхар эсэл нэмэгдсэний улмаас жил бүр 1200 сая хүн өртдөг байна. Хүхрийн давхар эслийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихсгэх, уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэтрэх явдал юм. Азотын давхар эсэл гэж юу вэ? Азотын давхар эсэл нь авт тээврийн хэрэгслийн дотоод шаталд цахилгаан халаагур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах цуг зэрэг агаар бохирдуулагч их үүсвэрээс ялгардаг. Азотын давхар эсэл нь цочрох үйлчилгээтэй ба амьсгалын замаар орсон хийн 80-90% нь амьсгалын замын салстад шингэгддгээс ихэнх нь уушгинд шингэгддэг. Иймд азотын давхар эсэл нь уушигны эдэг цочрох ба амьсгалын замын халдвар төвтөмтгий байдлыг нэмэгдүүлдэг бөгөөд уурсан хоолой бактери болон бронхиттой хүний мэдрэгчлийг ихсгдэг. Азотын давхар эслийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихсгэх, уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэтрэх явдал юм. Өнөөдөр Улаанбаатар хотын агаарыг автомашин 50.3%, гэр хорооллын айл өрх 41.7%, дугуй хог шатаадаг айл өрх 3.9%, нам даралтын зуух 1.1%, тоос шороо 3%-аар тус тус бохирдуулж байна. Ингэхэд ард иргэд маань агарын бохирдлын талаар ямар үзэл бодолтой явна вэ? За энэ агарын бохирдлын талаар бол нэлээд олон жилийн өмнөөс ярьлаа тийм ээ. Тэгээд энэ агарын бохирдол бас байсаар л байна. Одоо бол сонгоо ярихын дүүргийн үед бол агарын бохирдол нь 10 бүхэл болсон байна. 5 бүхлээс дээш гэх юм бол бас үндэсний аюулгүй хэмжээг ноцтой зөрчиж гин гэж үзсэн юм байна л да. Тэгээд энэ тал дээр та ер нь ямар үзэл бодолтой явна вэ? За энэ одоо тэгээд энэ нүүрс утаа агаар хийчдэр байнга диймлэрхүүд байх юм шиг. Уул нэг утааныг багасгах гэдэг олон жил яриад тэгээд багассан чинь бол нөгөө тэр багасгах нэг хэмжээний түлшийн нөгөө хууч хэмжээнд жилжүүлж 60% даж өгөхгүй байгаа юм байна. Тэгэхээр чи уул нь тэгэхээр яаж багасгах нөхцөл нь байгаа. Тэр нөгөө айдаг орч яг нөгөө нүүрслэгээ төлж байгаа юм чинь тэгэл хэвээрээ удаж байгаа шүү дээ. Энэ дээр одоо ер нь агарын бохирдлыг яасан дээр юм болоо таны бодлоор? За одоо тэгэл тэр захилгаан тань байд юм, усан тань байд юм арай багасгалтаар одоо тэгэл өсөө тэр юу утаагүй тэр нөгөө 100 хуудсны тэр чи одоо гараад нэг яшаалсан байхгүй юм шиг. Тэгэхээр бол одоо тэр түлшнийхээ одоо тэр усан тань маань ингээд янз янз одоо юу вэ шүү дээ. Тэднээс бол жоохон ахиухан тавьж байгаа тэр тохиноохоо мөнгө төгрөгөөрэ баг гэж төлбөртэй яах юм бол арай утаа ногсох тулж бодож шүү дээ. Миний хувьд. Ер нь агарын мөрдөл их байгаа шүү дээ. Хотод бол. Аюулын төвчнөөс дээш гарсан. Амьдрахад бол ер нь хэцүү байна да. Энд ч мэдэхгүй ер нь хүнд өөр дөнд төрөхгүй байх шиг байна. Ер нь хэцүү байна да. Энэ талаар ч одоо эрүүл мэндийн хувьд бол их хохирж байгаа шүү дээ улсад. Өглөө босоход одоо манай энэ сонгон найрхан дүүргүүл нэлэнхүүдэл хоолоо орсоод гачим болдгийг яримдаа. Тэгээд энэ утаан чинь өчнөө 2-3 тэрбумаар мөнгө зарж ийл гэдэг.
Тэгээд одоо шийдэгдсэн асуудал ердөө байхгүй л байгаа шүү, тийм ээ. Тэр нэг төслийн 100 гэх нэг утаагүй 100 муу. Тэрийг гүйц тарааж өгдөг юм үгүй юм уу? Зарим нь бол хаягн дээрээ байхгүйгээ тэр 100-ыг өгдөг юм шиг байлээ. Хаяг юун дээрээ байхгүй. Тэр 100-ыг аваад бүгдийг хангаж чадах юм бол гайгүй болох нь болох л байгаа л да. Тэгээд ер нь өвлөө үлрэлд бол хэцүү дээ. Ялангуяа манай сонгон найрхны энэ хойтлын одоо ингээд хард битүү утаа байгаа. Бараг үнэрч байгаа. Өвлөө ороо мороо хөөгч явахад сургуулиас ирэхдээ утааны үнэртэй л орж ирдэг шүү дээ. Нэг тиймэрхүү л байна дээ. Тэгээд дарга нар мэджил байгаа байл бодно. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод гэр хорооллын нийтэд 189 мянган айл өрх оршин суугаас 45% нь Монгол гэрд, 55% нь байшинд амьдардаг. Эдгээр өрхүүд өвлийн улиралд орон байраа дулаацуулахад зориулж жилд дунджаар 850-аас 940 мянган тонн түүхийн нүүрс, 750-аас 800 мянган шоо метр модыг шатаадаг байна. Үүнээс үүдэн гарсан бохирдол Улаанбаатар хотын агаарын бохирдлын 50 орчим хувийг дангаар эзэлж байгаа бөгөөд нэлээд хэдэн жилийн өмнөөс өвлийн улирал болохоор агаарын бохирдол хараад индлээ. Удахгүй утаагүй болно гэж яриад байсан хүмүүс хаана байна вэ? Амаа хөдөлгөж биш гараа шамлан орох цаг хэдийн болжээ. Сүүлдээ агаарын бохирдлоос олж олон улсын нислэг хүртэл газардаж чадахгүй буцлаа. Энэ чинь юу болж байна? Ингээд агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос авсан дараах тодруулгыг хүргье. Ямар нэгэн их усүр байхгүй, ямар нэгэн бохирдуулах бодисыг ялгаруулж байгаа тийм хүчин зүйл байхгүй бол бохирдол ер нь үүсэхгүй л дээ. Тэгээ томоохон хотууд, хот суурин газруудыг дагаад хүн амын суршилтэй нэгтрэлтэй холбоотой тодорхой хэмжээгээр бохирдлууд үүсч идэг. Улаанбаатар хотын хэмжээнд гэх юм бол энэ их усүртэй гэр хороол, дээрэс нь автомашин, зам талбайч гэдэг юм уу маш олон их усүрээс шалтгаалаад агаартын чанар бол нэлээд модсон юм бий харагддаг. Ялангуяа энэ өвлийн улиралд буюу галлгааны энэ хугацаанд хөхөрлөгийн агуулмж бол нэлээд өндөр. Ялангуяа гэр хороолол, томоохон гэр хорооллын орчимд эсвэл бохирдол ихээр хургаж хуримтлагдах нөхцөл бүрдсэн юм томоохон хонхор хотгор хэсгүүдэд хөхөрлөгийн тоосон цэрийн хэмжээ бол нэлээд өндөр байдаг. Хэмжилтийн дүнгээс харахад бол 1 сарын дунджаар бол нэлээд бохирдол ихтэй байдаг хэмжилтийн цэг буюу 100 айл орчмын хэмжилтийн дүнгээр бол сарын дунд жагууламж нь 90 микрограмм метр куб байсан байна. Энэ нь бол агаарын чанарын стандартаас дунджаар 4.5 дахин давцсан. Хамгийн их агуулмж нь бол энэ 100 айл орчмын харуулт 139 микрограмм метр куб гэж тэмдэглэгдсэн байна. Энэ бол агаарын чанарын стандартаас 6.9 дахин давсан юм хэмжээ байгаа байна. Нийт 31 хоногт хэмжилт хоногийн дунджаас 31 хоногт нь буюу 100% агаарын чанар өдөр тутамдаа бохирдолтой байсан юм дүн 100 айл орчимдоо чиглэгдэж байна. Баруун дөрвөн зам орчимч гэдэг юм уу томоохон замуудын орчимд бол азотын эслийн агуулмж бол бусад харуулуудтай харьцуулахад харьцан өндөр байдаг юм дүнтэй байгаа. Тэмжилтийн дүнгээс харахад бол баруун дөрвөн зам орчимд 1-р сарын дундаж нь утга нь бол 114 микрограмм метр куб байсан байна. Энэ агаарын чанарын стандартаас ойролцоогоор 3 дахин давсан ийм үзүүлэлттэй байгаа маань. Тоосон цэрийн хэмжилтийн хувьд бол мөн 100 айл орчимд нэлээд өндөр байдаг. Энэ нь бол хэмжилтийн дүнгээр 700 сарын дунд чинь 773 микрограмм метр куб буюу хоногийн дунджийнхаа хөлцөх хэмжээтэй харьцуулахад агаарын чанарын стандартаас 7.7 дахин давсан ийм үзүүлэлттэй байгаа маань. Тийм 1-р сарын байдлаас ерөнхийдөө харахад бол бохирдлын түвшин бол сарын дунд 10 хоногт буюу сарын дунд хэсэгт нэлээд их байсан. Одоо бол ерөнхийдөө бохирдол буурж байгаа тийм хандлагатай байдаг. Ерөнхийдөө жилийн явцаас ингээ харах юм бол 11, 12, 1, 2-р сарууд бол бус саруудаас харьцуулахад харьцангуй бохирдол өндөртэй. Ялангуяа 1-р сар 12-р сарын сүүлийн 10 хоног, 1-р сарын 1-2-р 10 хоног бол бохирдлын хамгийн их байдаг пик үе байгаа. Тэгээ энэ үе одоо өнгөрсөн. Энээс хойш ерөнхийдөө бохирдлын хэмжээ буураад 3-4 сар гэхэд бол агаар бол ерөнхийдөө агаарын чанар бол ерөнхийдөө нийтдээ нэг хэвийн түвшинд очих тийм хандлагатай тийм байдаг. Агаарын бохирдлын их үүсвэрүүд жилдээ 5 сая тонн нүүрс шатааж 2500 гаруй киловатт эрчим хүч үйлдвэрлэдэг дулааны 3 цахилгааны станц. Агаарт нэг жилд дунджаар 66.7 мянган куб метр хорт утаа цацаж хөрсийг хүнд металлаар бохирдуулдаг 500 гаруй маркийн 190 мянга гаруй машин. Жилдээ 200 мянган тонн нүүрс, 160 гаруй мянган шоо метр мод түлж агаар бохирдуулдаг 180 гаруй гэр хорооллын сууц.
Жилдээ 400 тонн нүүрс сэргэлдэг халаалтын болон технологийн зориулттай 250 гаруй уурын зүх. Нарийн ширхэгтэй тоос жилд. Нийт 50,000 гаруй машинаас 80,000 тонн хорт утаа хайдаг. Жилд 120,000 тонн хорт бодис агаар тархдаг бөгөөд нэг иргэн жилд дунджаар 1.2 тонн хорт бодисоор амьсгалж байна. Хотын хэмжээнд зурагт гисэр сүм 6 дугаар бичил хороолол, 3-4 дугаар хороолол, 100 айл, 7 буудал, 1, 3, 4, 11, 12, 13 дугаар хорооллууд нь агаарын бохирдлын идэвхтэй бүсэд ордог. Эдгээр газруудад өглөөний 7-оос 9 цагийн хооронд бохирдол дээд цэгтээ хүрч байсан. Нийслэлийн агаарын чанарын албаны хяналт үнэлгээний хэлтсээс өвлийн халаалтын улиралд хийгдэх төлөвлөгөө тэмжилтийн хуваарийн дагуу 2013 оны 11 дугаар сарын 22-наас 28-ны өдрүүдэд өглөөний тэг 8 цагаас 11 цаг, оройн 20 цагаас 23 цагуудад нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт агаарын чанарын хэмжилтийг хийж гүйцэтгэжээ. Агаарын бохирдол байгаа нөхцөлд бол болцоо тэр нэг нь одоо яг энэ улиралтай бол гадагшаа тушаа яваад амарч чинь тийм үү, бүр хилийн чандад тэрнээс доод хот болцоотой нэг нь хотын гадагшаага туслантаа гараад бас агаар тэцвэр агаарт амьдраад байна. Тэр үлдсэн яа дундж усуд бол байхасаар арга байхгүй. Энэ хүмүүс бол яаж энэ агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх вэ гэхээр тодорхой хэмжээр гэртэл агаарчлалтай сайн хийх хэрэгтэй. Зөв хоолтыг бас хийх хэрэгтэй давхар. Тэгээ хэдийн хэмжээтэй бид нар бохир агаартай байлаа гэхэд идэж ууж байгаа хоол маань бас аюулгүй хүнс байх хэрэгтэй. Витамингаар баялаг хоол байх хэрэгтэй. Тэгжиж бид нар бас агаарын бохирдлоос өөрийгөө аврах нэг талтай. Тэгээ гэртээ агаарын солилцоог бол байнга хийх хэрэгтэй. Тийм ээ? Агаар гэр доторх агаараа чийгшүүлэх, цэвэршүүлэх, тоос шороогоо өдөр тутмын цэвэрлэх гэх мэтчлэнгийн зүйлүүдийг бас бид нар анхаарах хэрэгтэй юм л та. Тэгээ ялангуяа энэ гэр хороолд амьдарч байгаа улсад бол энэ улсаас зарлж байгаа энэ тэгээ бохирдол багтай, утаа унаар багтай тэр утаагүй зуух гэдэг юм дээр бас бид нар бүгдээрээ сэтгэл зүрхээ гаргаж өөрсдөө хамгаалах юм бол бас багч гэсэн бас хувь нэмэр оруулна. Тийм учраас энэ бүх улсаа зохион байгуулж байгаа энэ агаарын бохирдлыг буруулах үйл ажиллагаанд манай эцэг эхчүүд энэ иргэд маань өөрсдөө идэвхтэй оролцох юм бол бас л өөрийгөө хамгаалж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тийм учраас энэ дээр бид нараас анхаарах хэрэгтэй. Дээрээс нь гадуур дотор хүүхдээ авч явж байгаа тохиолдолд бол заавал амыг бол бас таглах хэрэгтэй. Ялангуяа хүүтэн сэрүүний улирал даан боон гэдэг бол тодорхой хэмжээгээр гаднаас орж ирж байгаа хүүтэй агаар нэгдүгээр зөөлнө. Хоёрдугаар гаднаас орж ирж байгаа шараа тоостой энэ эвгүй үнэртэй утаа унаарыг бас шүүж багасгаж өгдөг. Тэгэхээр бид нараас хүүхд шүүхтээ гадуур дотор авч явахдаа хүртэл заавал заашгүй амын боож энэ агаарын бохир утаанаас сэргийлэх хэрэгтэй. Дээрээс нь гадуур дотор яваад ажилдаа яваад гэртээ харж байгаа эцэг эхчүүд маань өөрсдөө орж ирэнгуйтаа бид нар гараа угаагаад гутлаа тайлаад таавчгийн хүмүүсээс хэвшдэгдэг адилхан хамар залгуурыг байнга цэвэрлж явах хэрэгтэй. Тэгжиж баа насны хүүхдтэй ойртох. Бид нар өнөөдөр хүүхдтэй өнсөхгүй байхад тийм боломжгүй. Тийм учраас хүүхдтэйгээ харьцаж байгаа баа насны хүүхдтэй эцэг эхчүүд маань гаднаас орж ирсэн тохиолдолд хамар залгуурыг бол маш сайн цэвэрлж байх юм бол бас нэг талаар хүүхдтэй ханиа төрөхгүй байх нэг сайн талтай, нөгөө талаар өөрсдөө бас энэ амжилтын замын өвчнөөс энэ бохирдлоос сэргийлэх гэснээр сайн тал байж байгаа. Яавал дээр нэвтрүүлгийн энэ удаагийн сэдвээр агаарын бохирдлыг сонгоно та бүхэндээ хүргэсэн байгаа. Тэгээд эцэст нь хэлэхэд жолооч нар маань автомашиныхаа янд нь дагаар шүгч аваад тавьчих. Айл өрхүүд маань гэртээ төслийн зух гээд утаагүй зухаа бас аваад тавьчихъя. Тэгэх юм бол бас энэ утаанаас багаахан ч гэсэн ангижрах үзье. Ингээд дараагийн 7 хоногийн яг энэ өдрөө эргэн уулзцгаая. Яавал дээр нэвтрүүлэг энэ төрөйд өндөрлөж байна. Баяртай үзэгчдээ. Оргилоод хамтдаа. Тохиноохоо мөнгө төгрөгөөр баг гэж дүртэй яхах юм бол арай утаа ногсох тулж байна шүү дээ. Миний хувьд шийдэгдсэн асуудал ердөө байхгүй л байна. Утаагүй зуух гэдэг юм дээрс бид нар бүгдээрээ сэтгэл зүрхээ гаргаж өөрсдөө хамгаалах юм бол бас багч гэсэн бас хувь нэмэр оруулна.